сайхан шимжлэгтэй тавтай морил юуны өмнө хэдхэн зүйлийг хэлэхгүй болохгүй наа. За би болвол товч бөгөөд тодорхой богинохон хугацаанд их мэдээллийг хүргэх зорилготойгоор бичлэг хийдэг байгаа. Хүний талхаан зэрлүүлсэн аятай дэлгэрэнгүй мэдээлэл нэхэд байдаг. Ухаж төнгөсөн зүйл ярилцлагыг хүсэж байдаг хүмүүс маань тэр тийм зүйл ярьдаг хүмүүсийн бичлэг рүү яваарай. Тэгээд миний бичлэгийг үзэх дуртай хүмүүс маань баярлалаа. Та нартай хайртай шүү. Тэгээд subscribe дараад, лайк дараад, комент бичээд үзээрэй. Та нар ер нь өдөр тутамдаа байнгуудаг Coca-Cola-г хэрхэн яаж үзсэн, юугаар хийдэг, хаанаас гаралтай, хаана хийгддэг, яагаад ийм донтуулан амттай гэх зэрэг олон асуултуудыг өөрөөсөө ч юм уу хэн нэгнээс асууж байсан уу? Хэрвээ асуугаад хариулт олоогүй эсвэл асуусан ч гэсэн судалж үзээгүй бол би сайхан тайлбарлаад хэлээд өгье. За хаанаас юунаас эхлэх вэ гэхээр хэрхэн үүссэн бэ? Үүслэн. За тэгэхээр хамгийн анх эмийн сироп буюу одоо Монголд хүүхдүүд ханы түрхээрээ уугаад идэг сиропын эмнүүд байдаг шүү дээ. Тэд нартай төстэй зүйл байсан болж таарсан. За энэ сироп нь толгойн өвчин болон хоол боловсруулах асуудалд тусалдаг байж л дээ. Анхны зохион бүтээгч буюу энэ сиропоор ундаа үйлдвэрлэсэн хүн байх нь шүү дээ. Энэ хүн хин бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын эмзүүч John Steed Pemberton 1886 харин Isaac Candler гэх бизнесмен энэ ундааг худалдаа аваад дэлхийд даяар түгээн дэлгэрүүлж алдартай өнөөгийн одоогийн ундаа болох эхлэлийг нь тавьсан байх нэ. За одоо харин нэр нь хэрхэн үүссэн бэ гэх юм эсвэл яагаад энэ ундааг Coca-Cola гэж нэрлсэн тухай ярина. За Coca навч буюу анхны жоронд нь Coca навчны ханд байсан юм байна. 1904 онд үүнийг хассан буюу кофеины агуулмжийг бүрэн хассан юм байна. За Cola nuts буюу Cola гэх нэртэй самар байд юм байна л да. Энэ самарны ханднаас үүдэлтэй байна. Энэхүү самар нь байгалийн кофеин агуулдаг юм байна. За Frank M. Robinson үүнийг Coca-Cola гэж хослуулад логогоо гараараа зурсан байдаг. За тэр хэлэхдээ Coca-Cola гэдэг нэр уншигдахад эвтэйхэн хизээч мартагдашгүй сонирхол татгуйц гэж дурдсан байдгийн байна. За дараагийнх нь жор. Түүний жорыг одоо хүртэл нууц байлгадаг secret. За бүр жор нь дэлхийн тайлагдашгүй нууцуудын жагсаалтанд байдаг гэж ба. Гайхалтайгац. За нийт дийл тод хилдэг жор буюу найрлага нь юу вэ гэхээр нүүрс хүчлийн хийтэй уус элсэн чихэр за зарим оронд эрдэнэ шишийн сироп байдаг гинэ. Кофеин, карамелунг, фосфорын хүчил гэж шүү. Байгалийн болон хиймэл амтлагч ордог ажээ. Нэрийг жорын нэрийг нь Merchandise 7X гэж нэрлэдэг гэсэн шүү. 1890 оноос эхлэн олон улсын зах зээлд нэвтрэн өнөөг хүртэл дэлхийн 200 гаруй орны гэхэр дэлхийн бүх улсын бахна шүү дээ. 1.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй болж тэг наснаас насан эцэс болтлоо уудаг ундаа болжээ. Дахиад л гайхалтай. Вау. За анх жижигхэн эмийн санд борлуулагдаж эхэлсэн ундаа маань одоо олон давхар офсын зохицолбоор бөгөөд хэдэн зуун мянган квадрат метр талбайтай 79 мянга гаруй ажилтнтай юм байна. За төв байр нь Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн Атланта хотод байдаг гинэ. Coca-Cola-гийн үл хөдлөх хөрөнгө мэдээж тоо алдсан. Маш олон үйлдвэр агуулгын офсуудтай. За World of Coca-Cola хэмээх музейтэй гэсэн үнэхээр гайхалтай. Мэдээгүй юм байлээ. Очиж үзмээр санагдсан. Би YouTube-ээс хүний бичлэг хусцсан байгаа. Тэгээд яагаад гэхээр айгүй гоё тийм бичлэг олохгүй байсан байхгүй энэ музейгийн талаар. Тэгээд бүгдээ 1 минутын бичлэгийг үздэгээ би бараг 10 минутын бичлэгийг ингээд шахсараад 1 минутын бичлэг болгоцсон байгаа. Та нар тулан зууж таална үзээрэй. За окей, үргэлжлүүлцгээе. За Coca-Cola хэрхэн тархдаг вэ гэхээр ганцхан үйлдвэрээсээ бүх ундаагаа тараадаг гэвэл no. Coca-Cola бол өөрөө ундааныхаа сиропыг үйлдвэрлэдэг. Сиропоо үйлдвэрлээд улсад байрлах үйлдвэрүүдэд тараадаг. Та нар франчайз гэж мэднэстэй би тайлбарлахгүй шууд цаашаа явлаа. Франчайз гэрээгээр улсад байх үйлдвэрүүдэд Coca-Cola ундааг үйлдвэрлээд савлаад борлуулдаг.
За жишээлх юм бол манай улсын MCS Coca-Cola-г та нар бүгдээрээ мэдж байгаа мэдгүй өнгө гэвэл өстой нялх хүүхдүүд л байгаа бах. За MCS Coca-Cola бол Монголдо энэхүү гоё ундаагаа үйлдвэрлээд савлаад борлуулдаг байх нь. За харин Coca-Cola FEMSA нь Латин Америк, Мексикт, харин Swire Coca-Cola нь Хонконг, Хятадд үйлдвэрлээд савлаад зардаг гэсэн үг байна. За яаж хийдэг гэхээр нөгөө дэлхийд даяар тарагддаг сиропыг тухайн улсын цэвэр устай нь холиод ундаагаа үйлдвэрлэдэг байна. Ойлгомжтой тийм ээ. За тийм болохоор ундаа маань шинээрээ бас хямдхан байж чаддаг байх нэ. Мартах шатлаа. MCS Coca-Cola 2001 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн. Тэгэхээр одоо 25 настай байх нь байна. Одоо энэ хүү том бүтээгдэхүүнийг хэн гэдэг нөхөр эзэмшдэг вэ? Гэвэл шүү дээ. The Coca-Cola компани олон нийтийн хувьцаат компани бөгөөд Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн хөрөнгийн бирж буюу NYSE-д бүртгэлтэй байдаг байх нэ. За томоохон хувьцаа эзэмшигчид гэх юм бол Berkshire Hathaway Inc. буюу Warren Buffett-ийн удирддаг компани нь хамгийн их буюу 9% хувьцаа эзэмшдэг гинэ. 2-дугаар Vanguard, 3-дугаар BlackRock. За харин захирал нь 2025 оны байдлаар гүйцэтгэх захирал буюу CEO бол James Quincy. Энэ нөхрийн талаар судлаад үзэх юм бол нэлээд их гуншинтай мундаг хүн байна лээ. Гэтэ би энэ ярихгүй. За захирлуудын зөвлөл гэх юм бол зөндөө захиралтай гэсэн. Тэд нар нууц юм бах оо мэдгүй. За тэгээд цаашаа судалтал Coca-Cola ундаанд шавж хийдэг гих цуурхал яриа яваад илээ. Тэд what нэр юм уу гэдгсэн чинь компани албан ёсны мэдээлэлээр бол мэдээж юу гээл манайх шавж оруулдаг орцонд маань шавж өгдөг гэж хэлж байгаа юм тий. Манад тийм хийдэггүй л гэж хэлсэн байлээ. Гэтэ олон жил энэ rumor яригцаар л байдаг. Ямар rumor гэхээр шавжны будаг буюу cochineal гэдэг улаан өнгийн будаг нь Dactylopus coccus гэдэг шавжнаас гаргаж авд юм байна. За би нөгөө шавжинд амар дургу болохоор янз бүрийн шавжны зураг оруулаагүй. Би ганцхан шавжны зураг энэ Dactylopus coccus гэдэг шавжны зургийг л оруулсан байгаа. Тэгээд угаасаа ер нь ихэнх хүмүүс шавжинд дургу ах гэж бодож байна. За зарим жимстэй ундаанд байж болзошгүй гинэ. Maybe Fanta. Юу? Fanta яа би уг нь Fanta-д амар дуртай. Тэгсэн чинь жоохон сонь санагдчихлаа. За дээр хэлсэн merchandise 7X шавж орсон нотлого байхгүй гинэ. Угаасаа нууц юм чи яаж нотлох юм бэ тийм ээ? Secret юм чинь. За цаашлаад сонирхолтой баримт ярьцгаая. Сонирхолтой баримтын дараа сони юм ярина. Мексикчүүдийг мөхөл түргэж байгаа үндэсний аюулгүй байдлыг нь донсолгож байгаа зүйл бол Coca-Cola гэсэн. За энэ талаар дэлгэрүүлнэ. Багахан зэргийн дэлгэрүүлэлт хийн. За хамтдаа байгаарай. За сонирхолтой баримтуудаа эхлэе. Нэгдүгээр Coca-Cola PepsiCo-тэй өрсөлддөг. PepsiCo Джон сайн хэлсэн үү. За, кола нь шүдний өвчлөлт үүсгэх эрсдэлтэй тул багаар хэрэглээрэ гэж эмчнэр зөвлөдөг гинэ. Колоны лого нь дэлхийн хамгийн их танигдсан лого гин. За, анхны кола 1886 оны 5 сарын 8-нд зарагдсан гэж үздэг. За, анх өдөрт 9 шил ундаал зарагддаг байжээ. Анхны үнэ нь ердөө 5 цент байсан гин. Coca-Cola-ны логог хизээж өөрчлөөгүй гэсэн. 1920 онд Coca-Cola компани Santa Claus-ыг улаан цагаан өнгийн хувцастай сурталчилгаанд ашиглаж өнөөгийн бидний мэдэх дүр төрх бий болсон юм байна. Дэлхийн хамгийн алдартай үгсийн нэг нь Coca-Cola. За анх савлаж биш шингэнээр нь аяглаад зардаг байж. Хойд Солонгос Куб 2-т албан ёсоор зарагддаггүй гэсэн. За NASA штэ энэ бүр хамгийн сонирхолтой нь энэ NASA 1985 онд Challenger гэдэг хөлөгт сансар руу нисэхдээ Coca-Cola-г авч явсан юм байна. Тэгээ Coca-Cola ганцхан биш, Pepsi бас цуг явсан юм билээ. Энэ хоёр хоёулаа явсан юм байна лээ. За Pepsi маань орчуулад хөрвчихсэн байгаа учраас би маш товчхон тодорхой мэдээллийг хүргэнэ. За яасан бэ гэхээр Мексик цэвэр усны хангамж маш муу гинэ. Усанд бохирдол ихтэй бүр яг л жорлонгийн ус шиг тийм муухай бүр өмхийн энтер өнөртэй гинэ. Айл өрхүүд нь ундны ус худалдаж авахаасаа ундаа авах нь илүү хямдхан байдаг. Учир ундаа авдаг гэж ярьдсан байна л та. Одоо ус ундаа хоёр ингэ зэрэгцээ байж хагаад ус нь илүү үнэтэй, Coca-Cola ундаа илүү хямдхан байдаг юм. Тийм учраас хүмүүс Coca-Cola-г авдаг болсон юм байна. Бүр зарим айл өрхүүдэд Coca-Cola ундааг өглөөний цайндаа хүүхдүүдтэй өгдөг болсон юм байна. Бүр энэхүү ундааг Chiapas мужийн уугуул иргэдэнд ариусгах ундаа гэж шашныхаа зан үйлдэл ашигладаг юм байлээ. Сонин багтдээ. Тэгээд Coca-Cola компани маш том хүчтэй маркетинг хийгээд айл өрхөө, дэлгүүр, ресторан, зоогийн газар, шоу цэнгэн ороод тэргүнд нь явж байгаа эсвэл хоёрдугаарт нь манай Монгол явж байгаа гэн гихшүү юм бодоол сууч өндөө. Өөрч байх вэ 50 даа гэдэг шиг л. За, бас нэг зүйл сони юм.
Хэлнэ. Coca-Cola, PepsiCo хоёрыг өрсөлддөг гэдгсэн чинь үгүй юм шүү. 2006 онд Coca-Cola-гийн төв оффист нарийн бичиг хийдэг байсан 41 настай Joya Williams гэх нэртэй эмэгтэй нэвтрэх эрхээ буруугаар ашиглаад кола ундааны нууц жорыг болон шинээр гаргах гэж байсан ундааны жорыг хулгайлаад Pepsi-д зарах гэж байсан юм байна. Тэгтэн Pepsi гуйн удирдлагууд Coca-Cola-д мэдгдсэн байна л та. За тэгээд яасан гэж юу? Joya маань 1.5 сая доллартай болох өсөл мөрөөдөл нь 8 жилийн хоригт болж хувирчээ. За үнэхээр харамсалтай бас сонирхолтой байгаа зү. Pepsi хэрвээ Joya-гаас жорыг нь худалдаж аваад явсан бол цаашаа юу болох байсан бол бас Joya маань Pepsi-д зараагүй өөрөө ашиглаад эсвэл хувь хүнд зараад эсвэл өөр жижиг компанид ч юм уу зарсан бол ер нь юу болох байсан болоо үнэхээр сонирхолтой байгаа зү тий. Чади ядан бэлдсэн бичлэг маань таалагдсан болов саба дараад лайк дараад комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа баяртай.